Хүүхдүүд сургуулийн орчинд үе тэнгийн дээрлэлтэнд өртөх гэр бүлийн таагүй урамцгалаа шилтгаалan хичээл сургалтанд анхаарал хандуулж чадахгүй байх, өмссөн хувцас эдэлж хэрэглэж байгаа зүйлсээс шилтгаалan ил болон далд хэлбэрийн хүч хэрэглэлд өртөх тохиолдол байдаг. Мөн сэтгэл готрол өөрийгөө нэг чадамжгүй хүүхдүүд ч бий. Энэ бүхэнд хурж ажиллах хүүхдийн эрхийг дээдлэх нээлттэй ярилцах хүн төдийлөн байдаггүй. Тиймээс ерөнхий боловсролын сургууль бүрд сэтгэл зүйн кабинетыг нэн ажилуулах, орчныг бүрдүүлэхэд дархан сумын цадаргын зүгээс анхаарал хандуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд багийн төвүүд зарим сургуульд тус кабинетыг нээсэн бол эх онд сургууль бүрд сэтгэл зүйн өрөөг бий болгох зорилго дэвшүүлжээ. Өнгөрсөн онд бол зураг төсвөнд батлагдсан гэдэг ч гэсэн хийгдэж чадаагүй. Нэг өөрөлдөл төсвийн бүрдүүлэлтээс шалтгаалаад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас хасагдсан 1.5 орчим тэрбум төгрөгийн ажил дотор юу байсан бэ гэхээр ерөнхий боловсролын сургуулиудын яг хүүхдүүд рүү чиглэсэн сэтгэл зүйн кабинетуудыг товчлох юм цогц ажил байсан. За энэ ажил маань хасагдсан. За энэ онд бол бид нар энэ ажлыг бол бүрэн хийж дуусгана. Бүх сургуулиуд дээр бид нар мэргэжлийн сэтгэл зүйчдийн хүүхдүүдтэйгээ ажиллах, хүүхдүүд маань ч гэсэн орж ирээд өөрсдийнхөө өмнө тулгамж байгаа асуудлуудыг нээлттэй ярих, өөрсдийнхөө сэтгэл одоо яг өөрсдөндөө тохиолдоод байгаа тэр хүчин зүйлүүдэд давж гарах тэр нөхцөл бололцоог нь бүрдүүлэх зорилгоор бид нар энэ сэтгэл зүйн танхимуудыг бүрэн тохижуулна. Бүх ерөнхий боловсролын сургуулиуд дээр энэ ажил маань ч гэсэн сумын төлөөлөгчдийн хорлоор орж төлөөлөгч нараас дэмжлэг авсан байж байгаа. Зориултын танхимтай сэтгэл зүйчтэй болсноор хүүхэд өөртөө тулгамдсан асуудлаа нууцлалын хүрээнд нээлттэй ярилцах, түүгээр дамжуулан сурагчдад тохиолдож байгаа бэрхшээл саад нөхцлөөс үүдэн сургуулийн захиргаанд уламжилж түнд чиглэсэн арга хэмжээ авах нөхцөл бүрднэ. Хүчирхийлэл нь зөвхөн бие махбодын бус ил далд хэлбэрээр эсвэл захим орчинд үйлдэгддэг байна. Тиймээс тухайн нөхцөлийг гарахгүй байхад анхаарах сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйчдийн хамтарсан баг ажиллах боломжийг эх онд бүрдүүлэхээр төлөвлөжээ.